2 сарын дараа сонголтоо хийх гэж байгаа. За маргааш энд улсын хурлын хаврын чуулга эхэлнэ. За ийм хариуцлагатай цаг үед би ард түмэнд тодорхой зүйлсийг анхааруулж мэдгэтгэхээс өөр аргагүй ийм нөхцөл байдалд хүрээд байгаа юм аа. Та бүхэн бүгдээрээ санаж мэдэж байгаа. Өнгөрсөн хаврын чуулган, намрын чуулганаар би Монголын төр маань үйл ажиллагаагаа хэвээ явуулж чадаж байгаа юу? Улсын хурлын бие даасан байдал яг бодитойгоор байна уу үгүй юу? Ер нь Монголын төрийг хэн удирдах байна вэ гэсэн Монгол улсын үндэсний аюулгүй байдал, за мөн тусгаар тогтнолтой холбоотой асуудлуудаар хаалттай хуралдаан хийж нэг сайн ярилцаад асуудлуудаа шийдье гэж удаадараа хүсэл тавьсан боловч харамсалтай нь энэ саналын маань хүлээж авсангүй. 2 чуулганд дамжаад энэ асуудал яригдсангүй. Тийм учраас энэ тухай одоо нийт монголчуудаа хандаж энэ хаалттай чуулган дээр хэлэх байсан зарим зүйлээ нээлттэй хэлэхээс өөр аргагүй байдал хүрлээ. Ер нь бол удахгүй болох 2 сарын дараа болохын сонгуулиар хэрэг зохиож хүний хөв тавилангаар тоглодог хувилдагчд маань хэрээс хэтэрч зохиомол магадгүй тоглоомын улсын хурлыг бий болгох ийм хувилдааны нөхцөл бол өнөөдөр бүрдчихэд байна. За өнөөгийн эдийн засгийн хямралт байдлын уг сурвалж нь бол шударга ёсны хямрал байгаа юм. Өнөөдөр Монголын төрд Монгол улсад шударга ёсны хямрал нүүрлэж байна. Монголын төр хүчрхүүдэж, Монголын төр сулдж байгаа мэтэр харагдуулснаар цаад талд нь болохоор хувилдааны төр улам бүр хүчрхэгжээд байна. Эх орноо гэх сэтгэлгүй, ханад цаддгүй шуналтай хүмүүс төрийн эрх мэдлийг хувийнхаа явцоо зорилгодоо увайгүй ашиглаж Монгол хүн Монголдо сайхан амьдрах хүслийг нухчин дарж засгийн газрыг хүртэл огцруулж төрөө хутхан үүмүүлж баялаг бүтээгчтэй айдас хүйдэс давтуулж хуулийн нэрээр шоронгоор далайлгаж, айлгаж мөнгийг нь, бизнесийг нь, лицензийг нь ил тод дээрэмдэж байна. Төрийнхөө төлөө ажиллаж байгаа төрийн албан хаагчид ч гэсэн хэрэгтэн болж нэр хүнд хөв тавилангаараа хохирч байна. Ер нь хувилдааны төр Монголын ард түмний хүсэл захиалгаар бий болсон ардчилсан намын нэр хүндэд зориудаар бас халдаж байна. Ардчилсан намын хийсэн бүтээсэн бүхнийг үгүйсгэн харлуулж ардчилсан нам засгалж чаддгүй маа. Хоорондоо хагараад ажил хийдэггүй нам юмаа гэж харагдуулах энэ ажлуудыг зориуд санаатаагаар зохион байгуулсаар байна. Үргэлжлүүлсээр байна. Энэ хувилдаанд нэг хэсэг нь барьцаалагдчихсан байгаа сөрөг хүчин гэж байгаа Монгол ардын нам чимээгүй хэн шиг гэтэл баясаа сууж байгааг бас бүү март. Хувилдааны төр бол бүлэглэл үүсгэж, энэ хувилдааны төр бол бүлэглэл үүсгэсэн. Хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг болсон. Цөөхөн хүн бүхий хонглыг энэ хууль хяналтын байгууллагад үүсгэсэн. Тэд таалагдаагүй, барьцаалах боломжгүй, золиослох шаардлагатай хүмүүсээ тэр хонглоороо ямар ч шударга ёсны хэмжүүр байхгүйгээр зохиомол хэрэг үүсгэж, ялтан хэрэгтэн болгож чадаж байна. Тэд ашиглах гэсэн зарим хүмүүсийнхээ шийдвэр гаргах эрхийг нь сүрдүүлээд барьцаалаад сейфэнд нь хийгээ цоожчихдаг болсон. Цооштой сейфэнд
чухал шийдвэр гаргагчдын эрх мэдлийг барьцаалсан энэ хувилдагчид Монгол улсын тусгаар тогтнол халдшгүй байдалд аюул занал учруулах хэмжээний эрх мэдэлтэй болж хүссэн шийдвэрээ зоргоороо гаргадаг боллоо. За үүний нэг жишээ бол шинжлэлийн засгийн газрыг хуулдан огцруулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авснаас шууд харагдаж байгаамаа. Энэ хувилдагчид ард иргэдийн амьдралд хэрэгтэй бүтээн байгуулалтын ажлуудыг гацааж иргэдийнхээ төлөө ажилласан хүнийг ялтан болгож иргэдийг өрөөр айлгаж зохиомл дуулан шууган үүсгэж хооронд нь талцуулан хагаралдуулж санаатаагаар бүх зүйлсийг эмх замбраагүй байдалд оруулж их толгойн мэдгэдэхэ болж Монголын ард түмний баялагийг хуйлдан мөлжиж хүчрхэгдсэн бүлэглэл Монгол улсыг маань хувааж эзэмших увайгүй оролдлого хийж байгаад битгий давар гэж хэлэх цаг болжээ. Буруу замаар удаа тавиул буцахтаа шороод хийдэг гэж ардын зүрэг бий. Энэ бүхнийг өдөртөн зохион байгуулж байгаа хүмүүсийн нэгийг өнөөдөр би нэр цохон хэлэхээс өөр аргагүй боллоо. Хэдийгээр хүн бүхэн мэдж байгаа ч гэсэн хэнч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн үүсгэн байгуулсан шудраг улсын хонглоос айдаг. Тэр хонгил руу чигэгдэхээс бүгдээрээ айдаг болсон. Хэлмэгдэхээс айдаг болсон. Гэсэн ч би Монгол улсынхаа эрх ашигын төлөө хэлхэн зүйтэй гэж үзлээ. Тэр хүн бол шудраг байцгаа гэж гарч ирсэн Монгол улсын ерөнхийлөгч захиаг элбэгд орж. Монгол улсын ерөнхийлөгч элбэгд орж болон түүнтэй өгсөн хувилдагч төрөөс төрсөн тэр бүмтний бүлэглэл энэ мэдгэдлийн араас ашиг хонжоогоо хувааж чадахгүй арсалдаж байгаа амин найзуудтайгаа намайг хамаатуулаад авилгатай тэмцэх амаргүй ажил юм аа. Авилгатай тэмцэх амаргүй ажилд маань саад учруулж байгаа мэтэр ард түмнээс тусламж хүсч жүжиглэнэ гэдэгт би их огтхонч эргэлзэхгүй байна. Миний өнөөдрийн мэдгдэл аннаас ойр дотны хүмүүст маань хэдэн аюултай ч гэсэн айх зүйл алгаа. Өөртөө нь өгсөн хувилддаггүй. Өөрийнх нь бүлэглэлд ордоггүй. Тийм учраас над руу ирж байсан асар их гүтгэлэг, горомжлол, дарамт шахалт, нухчин дарах ажиллагаа өнөөдрөөс бүр илүү идэвхжин тодорхой. Уулаасаач 2-3 жилийн туршид асар их материалыг бэлдсэн байгаа. Ардчлалаа хамгаалж үлдэх тэр цаг ирсэн. Ард түмэн айдас талцлаасаа хагас цаг болсон. Авилгачид худлаа ярьж, нөхтө хорж, намаа бутаргаж, улсаа лөөрддөг тэр цаг дууссан. Монголын маань заяа их юм аа. Монгол хүний ухаан нуужим хараа хол. Үеийн үед юугаач зориулахад бэлэн эх орончид байдаг учраас Монгол оршдог. Цаашдаж Монгол оршин, үрд оршин тогтнох болно. Шудраг осны төлөөх тэмцэлд ардчилсан намынхаа гишүүд дэмжигчид Монголынхаа ард түмнийг уриалж байна. Шудраг осны хямралыг зогсоож, шудраг осыг жинхнээр нь тогтоохын төлөө би эцсээ хүртэл тэмцэх болно. Бидний Монгол үрд бадаргаа.